агын 8 хэсгийн хөвөл гэж байна тийм үү? Хорийн 11 хэсгийн гэж байна тийм. Сэлэнгийн 13 хэсэг байна. Ирхүү бригада 7 хэсэг гэж байдаг байна тийм. Хаалт бригада осголош одоо игээд хуваалгатай байх. Жигэдэ бүжи ард түмэн бригада Монгол ард түмэн гэвэл нэг толгойтой байх хэрэгтэй юм бивч. Тэр голуудахтай юм л дээ. Жигэдэ манай бригада онцлог юу юм гэхэд манай бригада нэг доо суулган гэдэг шашин байна. Хамбаламын тушаал байна. Хамбаламын институт байна. Нэг хамбаламтай болоход нэг толгойтой байдаг бүжи ард түмэн гэж өөрийгөө нэрлэж чадах байна юм. Забайкальскийн бригада гэвэл өөрийгөө губернатортай байна. Бурятийн бригада өөрийгөө президенттэй байна. Ирхүүгийнхэн ирхүүгээ юутай байна. Бусад одооны товар байхан одоо Монголд байхан олдоч өөрийгөө тэр Монголын президенттэй байна. Тэгэхдээ бригада нэг дөрөс уулж байхан гэдэг энэмнэ Хамбаламын одоо институт байна. Хамбаламын тушаал одоо тэр нэрнээ энэ бригада бүхий нэг дөрөс уулуулаад бүши бүхий бригада даснууд нэг дөрөс уулуулаад нэг Хамбаламтай нэг толгойтой нэг бурхантай гэж хийж бригада зон тийм л эрхтэй байна. Аргатай байна. Ондоо аргаар байхгүй байна. Юунд гэвэл энэ их газар дээр 2000 газар дээр 2000 км газар Красноярск край Амурской областын хоронд энэ их зай эзэлж байх бригадууд бие-биеийг нь хансоо хараагүй юм байна. Харахгүй байна тийм үү? Забайкальский бригада ханас тэр Забайкальск тэр Манжур Даурск чепт байна, Нефтьевский хажууд байна бригад, яаж тэр Красноярский хажууд тэр Нижнеудинск тэр Юбратский мэр явж байх юм. Хэн зориутай явж байх юм. Ямар хэрэгээр цуглах болно юм бо тий? Нэг дөрөс гулла ямар хүү ажил хэрэгтэй болно би. Чигээд л одоо бүжи бригад зангуу гэхэд саагаараа өөрийнхөө үндэстэй, өөрийнхөө хөлтэй, өөрийнхөө горволтой байх ёо тэвж. Чигээд доороос нэг дөрөс гулах ёо тэхэм явж. Чигээд л бүжи одоо өөрийнхөө аль тал руу байх гэж тэр хэрэггүй юундаг гэхэд бүжи одоо төгөд рүү одоо их төгөл гэж байх мунаж байхгүй байхад хятад руу очих болно гэж. Монгол руу гэхэд Монгол руу очих болно гэж. Саяханда тийм хүн байж болно. Тэгээд бүжи өөрийнхөө гүрэн цо байханда манай одоо Саган хааны тэр удамаараа юугаар ирхэн Москва гүрнөөс бүжи одоо мөнгө заримнаа дэвлэмнэ салинни авч байна тийм үү? Одоо бүхий юм одоо авч байна олдоо тушаал авч байна мөнгө салин авч байна шагнал авч байна орден медаль авч байна зон тэрнийг бүжи мартахгүй явгүй хүн бивч. Ийгээд л одоо бурязан ч нэг газар дээр их хүчтэй их судалтай гэж би ханагшив. Юунд гэвэл бурязан одоо юм ичгээл Хамбалам шинж бурхантай байна. Соделам шинж гайхалтай бурхантай байна. Намнанелам гэж одоо их шүжтэй хүн шадалтай хүн байна. Жимдэрэ бүжи бурязан ч одоо 24 мөн одоо Хамбаламтай байгаа жимнантай 25 болоод байна тийм үү? Тэгээ бүжи шорынго түгтэй, өөрийнхөө ёхосанчилтай, өөрийнхөө шажинтай. Бүжи шамаршгүй юу гэж хэлдэггүй байна. Өөрийнхөө толгойтой байна. Мен ирээд манай одоо нэг монхог толгор шадлууга амитэн гэж манай мөхөлж болохгүй, манай дарж болохгүй, манай одоо хүсээр одоо айлгаж болохгүй. Миний ланахад дүшгүртөр одоо бүжи очрвани бурхны одоо тарны унчиж явах хэрэгтэй юм бивж. Юунд хөдөө дүшүүн наад болтро хүстэй шадалтай байх хэрэгтэй юм бивж. Манай өчигүүд эргүүл мөндө байх ёотой. Тэгээд дүшгүрөөд жарах хүртрөө бүжи манзуушар бурхны одоо тарны унчих хэрэгтэй юм бивж. Юунд хөдөө тэр үедээ их дүшгүрөөд хүн ухаантай болдог юм. Тэр үедээ их сэсэм мөргөн болохын тулд бурхан багшингаа намын мэдхийн тулд манзуушар бурхны одоо тарны унчих явах хэрэгтэй юм. Миний ханахад. Жарах хүрөөд уже утлоод тэгээд тэр үедээ л энерги сэтгэлээ гаргаж ариавла унчих хэрэгтэй байна. Бурязан өөрийнхөө буряд хонтой болох хэрэгтэй юм бивч. Өөрийнхөө бурядаа хүртэй болох хэрэгтэй юм бивч. Өөрийнхөө бурядаа морьтой хотшин нохойтой. Одоо мөнөө буряд хүн одоо буряд хоньгүй хүний буряд гэж хэлж болохгүй л дахиад.